Стандарт хэмжил зүүн газар бүгд найрамдах хятад ард улсын итгэмжлэл баталгаажуулалтын байгууллагын хооронд анх 2005 онд тохирлын үнэлгээний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хэрэгжилтийг дүгнэх цаашид стандарт итгэмжлэл баталгаажуулалтын салбарт хамтран ажиллах үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор 2017 оны 9 сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо бүгд найрамдах хятад ард улсын бүтээгдэхүүн баталгаажуулалт итгэмжлэлийн товчоо Хятадын үндэсний итгэмжлэлийн газрын төлөөлөгчид ажлын ажлал хийлээ. Санамж бичгийг байгуулснаар хоёр улсын тодорхой салбарт мөрдөгдөж буй стандарт техникийн баримт бичгийн шаардлагыг эжилтгэх мөн тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрснөөр бараа бүтээгдэхүүнийг давтан баталгаажуулалтанд хамруулахгүй байх нөхцөл бүрдэх юм а. Ингэснээр бизнес эрхлэх таатай орчин бүрдэх үндэс зүй болно. Уулзалтын үеэр стандарт хэмжил зүүн газар дараах чиглэлээр бүгд найрамдах хятад ард улсын төлөөлөгчдөд санал хүргүүлсэн. Тухайлбал TBT буюу худалдааны техникийн саад татварын хэлэлцээрээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангахын тулд талууд стандартлал, итгэмжлэл, баталгаажуулалтын байгууллагын тогтолцоог тогтоосон баримт бичгийн мэдээллийг харилцан солилцох, мөн томилогдсон баталгаажуулалтын байгууллага, томилогдсон лаборатори, хууль эрх зүйн орчин, заавал баталгаажуулалтанд хамрагдах бүтээгдэхүүний жагсаалт буюу каталог стандарт, тохирлын үнэлгээний үр дүнг илэрхийлэх гэрчилгээ, тэмдгийн мэдээллийг талууд харилцан солилцох, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний баталгаажуулалтын арга аргачлал, хөдөө аж ахуй бүтээгдэхүүнийг баталгаажуулдаг итгэмжлэлийн журмыг солилцох, мөн тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг сонгож худалдааг хөнгөвчлөх, нэг бүс нэг зам хөтөлбөрт нэгдэхэд стандарт хэмжил зүүн газрыг хэрхэн оролцох боломжийг бүрдүүлэх, харилцан илүүж буй бараа бүтээгдэхүүний чиглэлээр ур чадварын сорилтыг зохион байгуулах, мэргэжилтнүүдийг сургах, итгэмжлэлийн үнэлгээ болон баталгаажуулалтын үйл ажиллагааг хамтран зохион байгуулах зэрэг 7 асуудлаар саналаа хүргүүлсэн юм а.